Баярлалаа. Би өдөр бүр CU-гаар үйлчлүүлдэг. CU-гийн өнөөдрийн амжилтыг бүтээж байгаа эрх мөцтэй CU подкастаар уулзцгаая. Сайн байцгаана уу хүмүүс сонсогчдоо, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд CU подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд уламжлал ёсороо би зочноо танилцуулъя. Манай CU гэдэг газрын маань одоо Store Development буюу одоо дэлгүүр хөгжүүлэлтийн газрын захирал гэрэл тод хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач төхөө манай үзэгчдэд. За намайг гэрэл тод гэдэг. CU-гийн дэлгүүр хөгжүүлэлтийн газрыг хариуцж ажиллаж байгаа. CU тэр удаж аваа. CU-д ороод одоо 5 дахь жилдээ болж байна. Гэдэг чи одоо нөгөө хуучин Central Express байхаас ахуулаад ажиллаж исэн гэж ойлгож болох уу? Тийм, анх намайг ороход ерөөхдөө 2 Central Express гэсэн дэлгүүртэйсэн. Тэгээ 3 дахь дэлгүүрээ Central Tower салбарт одоо нээх гээд яг ажиллаж исэн тэр үед орсон. Одоо CU-гийн бүх салбарууд таны гараар дамжсан. Тэг ихний 2-3-аас бусд нь ер нь аль дамжсан гэж хэлж байна. Таны гараар дайчаад тэгээд ирсэн. Store Development гэдэг ажлын мэргэжлийнхаа хувьд та бас яг дэлгэрэнгүй мэдээлэл бидэрт өгөөч. Тэгэхээр одоо дэлгүүр хөгжүүлнэ гэдэг чинь тийм. Дэлгүүр хөгжүүлнэ гэдэг маань өөрөө бас юу гэсэн үг вэ? Яаж хөгжүүлнэ гэсэн үг вэ? Дэлгүүр хөгжүүлнэ гэхэлэр ер нь бид нар нөгөө дэлгүүрийнхаа тоог нэмээд илүү олон тооны салбартай болохоо хэлээд байгаа гэсэн үг. Тэгээд мэдээж дэлгүүрийнхаа тоог нэмээд олон тооны салбартай болохын тулд бид нар эхлээд байршлаа хайж олно. Тэгэхээр дэлгүүр хөгжүүлэлтийн газар гэдэг дотроо болохоор ерөөхдөө 3 алба харьяалагдж байгаа. За нэгдүгээрт нь болохоор дэлгүүр төлөвлөлтийн алба гэдэг яг нөгөө дэлгүүрээ хаана байрших уу гэдгээ төлөвлөөд танилцуулаад зөвшөөрлөө авдаг тийм алба байгаа. Хоёрдугаарх нь болохоор нөгөө засвар, барилга засварын алба гэдэг ерөөхдөө дэлгүүрийн засварыг хийгээд бэлэн болгоод дараагийнхаа алба руу шилжүүлдэг алба байгаа. За дараагийн алба нь болохоор дэлгүүр бэлтгэлийн алба гэдэг яг нөгөө дэлгүүрээ нээхэд шаардлагатай бүх бараа бүтээгдэхүүнийг байршуулад хүнийн сургаад дэлгүүрээ нээчээд тэгэд үйл ажиллагаа хариуцсан одоо дараагийнхаа газар руу шилжүүлж өгдөг. Саяны 3 таны ярьсан газар бол танай байгууллагт хариалагдчих. Танай хэлтсээр хариалагддаг. 3 газар гэсэн үг шүү дээ. Танай хэлтс одоо хэдэн хүнтэй ажилладаг вэ? Одоогоор 15 хүнтэй байгаа. Таны хамгийн нээжсэн хамгийн гоё локейшн чинь аль гэж боддог вэ та? Хамгийн гоё локейшны хувьд хамгийн сэтгэл хөдлсөн. Одоо яг нөгөө Blue Sky хотелийн ертөнцийн зүгээр зүүн талынх нь нөгөө болонд байршилтай Grand Office гэдэг. Grand Office-ийн салбар уу тий. Хамгийн бужигнаантай салбар тий. Би тэнд авсалдаг, тэр хайд авсалдаг байсан. Тэгээд ер нь хамгийн бужигнаантай салбаруудын нэг байдаг. Тэгээд дотор нь ажиллаж залуучууд ч гэсэн аюу амар ирч хүчтэй санаад байдаг тэр салбарын тий. Тий, ер нь бол нөгөө нэлээд гоё хотын төвд яг офис төвлөрсөн газар учраас айгу сайн хүмүүс ордог. Тэгээд яг л бидний нөгөө Convenience дэлгүүр гэдэг дэлгүүр маань байх хэвээр хамгийн одоо чухал газруудын нэг угаасаа байсан учраас бид нар тэгээ нэлээд бас өрсөлдөөнтэйгээр тэр газрыг олж авчихсан. Локейшн явуулчихсан янз бүрийн локейшн тий. За хоёлаа CU-гийнхаа талаар яриануудыг үргэлжлүүлээд дараад нь ярина. Надад гоё сонирхолтой асуултууд байгаа. Тэрнээс өмнө бас та яагаад CU руу орчив те? Яг CU ярих одоо CU-г сонгох болсон шалтгаан юу? Энэ нь бол таны анхны ажил уу? Энэ болохоор 2 дахь ажил байгаа. Тэгээ анх бол банкны салбараас гараагаа эхэлчихсэн. Банкны салбараас гараад тэгээд CU руу орсон юм тий. Гэхдээ яг таны анхны одоо орсон мэргэжил нь одоо энэ өнөөдрийн ажиллаж байгаа мэргэжил нь мөн байсан уу? Биш байсан. Анх бол бизнес хөгжлийн менежер гэдэг албан тушаал дээр ажилд орж исэн. Тэгээд ерөөхдөө манай одоогийн нөгөө гүйцэтгэх захирал, чин зэрэг захирал, бизнес хөгжлийн бас газрын захирал гэж орж ирээд тэгээ хамтдаа ерөөхдөө манай захирал маань илүү одоо нөгөө нэг гадны брендийг Монголд оруулж ирэх талаар судалж агаад тэгээ CU брендийг оруулж ирэх гэрээг хийгээд тэгээ оруулж ирсэн ба. Тэгээд CU орж ирснээс хойш бол дэлгүүр төлөвлөлтийн албаны дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж агаад саяхан 2021 оноос яг энэ одоогийн албан тушаал дээр ирсэн ба. Ер нь бол яг дэлгүүрээ нээдэг ажиллаа ер нь бол хийгээл явжсэн гэсэн үг анханасаа. 190 салбар лөө. 190 салбарыг одоо нээсэн. Бид нар одоо Facebook дээр тоглоо яриад байгаа шүү дээ. CU одоо гэрт орж ирлээ гэдэг тоглоо яриад байгаа. Тэгэхээр таны гэрт оруулж ирдэг хүн чи одоо энэ цоо чинь гэрч хажууд оруулж ирдэг. Тэгэхээр тэр CU нээх шийдвэр байгаа шүү дээ. Тэр шийдвэр маань одоо яаж гардны? Уг нь бол миний бодлоор бол хаяа бол зүгээр л гэрийнхаа дор CU-тэй баймаар
байрныхаа дор CU-тэй баймаар мөчүүд бол аюух байдаг те. Тэгээд зарим байрны доор мэдээж нэгдсэн хүн ам төвлөрлөхтэйс. Тэгээд хүн анх төлөвлөлттэй газараа сонгож байна. Ер нь яг дэлгүүр нээх процесс маань шийдвэр маань яаж гардаг вэ? Тийм, ер нь бол яг төвлөрлөө хараад явж байгаа гэсэн үг. Үндсэн чиглэл маань. Тэгээд яг процессын хувьд гэвэл дэлгүүр төлөвлөлтийн албанд ажиллаж байгаа. Дэлгүүр төлөвлөлтийн ажилтан гэж хүмүүс байгаа. За энэ ажилтангууд маань болохоор яг гадуур яваад, одоо хотоор яваад яг газар зэрэг судалгаагаа хийж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн ажлын одоо 80% гэх юм ажлын цагийн 80% нь гадуур явах дээр зарцуулагддаг. Судалгаа юм гэсэн үг. Тийм, судалгааг явуулчихна гэсэн үг. Яг өөрөө очиж мэдрээд байршлуудаа одоо байрны эзэдүүдээс асуух хэрэгтэй болно. Тэгээд эргэн тойрныхоо хүний нягтралаа судална. Тэгээд бүх судалгаагаа хийгээд боловсруулад тэр хүмүүс маань удирдлагуудад танилцуулж байгаа. Тэгээд тооцоолол гарсан байгаа ашигтай юу, ашиггүй юу. Тэгээд тэрэн дээр нь үндэслээд удирдлагууд нь шийдвэрээ гаргаад тэгээд ерөөхдөө хийхгүй гэд шийдэд явдаг. Тэгээд нийлж аллокейшн сонгоо доктор нь ямар байх вэ сонгоод явдаг бах тий. Тий. Дэлгүүр төлөвлөлтийн ажилтан гэдэг нь болохоор яг нөгөө локейшны хувьд цэвэр шийдвэр гаргах юм. Гэхдээ яг давхар одоо нөгөө доторх талбайн зохион байгуулалт гаднаас харагдц гэх мэт зүйлсээ. Мангар том эрх мэдэлтэй юм байна тий. Ер нь CEO компани хамгийн том эрх мэдэлтэй юм шүү дээ тий. Энд нэх үү нэхгүй гэдэг анхны одоо судалгаануудаа хийгээд гаргаж ирж байгаа. Тэгээд маш олон газар мэдээж санал болгочоо тэрэн дундаас нь бид нар бас шилээд сонгоод аль болох гоё юм сонгоод урт урт нэгээд явах тийм зарчим. Тэгээд засвар руу орох уу? Тийм. Тэгээд засварын баг руугаа өгнө. Засварын баг маань үндсэн одоо дэлгүүрийн доторх концепт ямар шүү өнгө аястай ах юм. Ер нь бол одоогийн хувьд бол жоохон нэгэн хэвийн маягтай болчихсон байгаа. Гэхдээ цаашдаа бол арай илүү гоё концептоор явах баталтай байгаа. Одоо дэлгүүрийн өрөлттэй дэлгүүрээс орохоос ахуулаад нөгөө худалдаа авах гаргах шийдвэрүүд тэгээд айгүйх юмнууд байдаг шүү дээ. Тэр болохныг та бүхэн бас хийгээд явдаг уу ер нь? Тийм. Одоо customer journey гэж ярьдаг. Тэрийг тооцоолоод хүн одоо ямар бараа авахыг зорж эрхэллээ, өөр ямар бараа хэрэг болж магадгүй вэ? Шин ямар бүтээгдэхүүн бид нар одоо үйлчлүүлэгчтэй санал болгож болох уу гэдгээ бодож жагаад аль алийг хаана байршуулах уу гэдгээ сонгоод ерөөхдөө яг тухайн дэлгүүрийг одоо сетап хийн гэх юм уу тий яг ийм байршилтай энэ ийма байршуулаад тоног төхөөрөмжөө байршуулад бараагаа энд нь өрөөд цаашдаа үйл ажиллагаагаа аваад яваарэ гэдэг тийм ажлыг хийж байгаа гэсэн. Яг гоо ерөөхдөө бүх одоо албан давтагдаад яваад байгаа ажил хийдэг боловч яг ингээд хийхээр ингээд тухай бүртээ өөр нөхцөл байдал үүсээд маш одоо сорилтыг давдаг ажиллана гэвэл хамгийн их сорилттой ажил нь бол нөгөө дэлгүүр төлөвлөлтийн албаны ажилтны ажил гэдэг. Тэр нь болохоор нөгөө байршлаа тогтоогоод бас давхар өрсөлдөөнд орно. Үнийн өрсөлдөөн байгаа, өрсөлдөгчийн өрсөлдөөн байгаа тий. Тэр болгоноос урьдаад зөв байршлаа тодорхойлоод дэлгүүрээ нэдэг энэ ажил маань одоо хамгийн одоо хэцүү гэх юм уу. Тэгээд дэлгүүр авчих юм бол тэгэл сэтгэл санаа амарна шүү дээ тий. Дараагийн юмуд нь арай ойлгомжтой. Сэтгэл санаа амраал дараагийнхан бас өрсөлдөөнөө шууд ороо явчихна гэсэн үг. Яг хав яг ингээ нэг ажлыг хийгээд дараагийнх руугаа орох гэдгээс илүү манай газар тэр чигт яг зэрэг олон салбар дээр зэрэг ажиллаж идэг тийм юутай байна. Гоё хэлсэн байна яг юм одоо зэрэг дайнаар явах юм бол тусгай алхахны хэмжээтэй ингээд очиж шинэ газруудыг нээж идэг тий. Ер нь бол бас нөгөө BGF гэдэг манай солонгосын үндсэн франчайз өгсөн компани маань чилжсэн. Цэргээр ярил яг тэргүүн салааны цэргүүд гэж явж байгаа. Тийм тайтл ингээд хугацаанда яг ажиллаа сайн хийж чадахгүй бол дараагийн багууд маань ингээд тэл хөшөө өргөжөж ажиллах боломжгүйгээр тийм. Энэ жилдээ нууц өшөөл одоо хэдэн салбар нэхээр төлөвлөж байгаа вэ? Энэ жилд нэмээд 120 салбар нэх юм. Тэгэхээр нийт дэлгүүрийн тав маань 285 болно гэсэн үг. Нилээн далайцтай үзэж байгаа юм. Тэгээ 7 хүн тэгээд одоо 170 газрыг хайна гэсэн үг. Тий. Хамгийн хол салбар чи ямар салбар байгаа вэ одоо? За одоогийн байдлаар бол нөгөө Төв аймагт байрлаж байгаа. Төв аймагт тийм шинэ эсэгтэр байрлаж байгаа. Нүбиа гэж хэлдэг да тий. Тэнцээ байгаа. Хотны хамгийн хол цэг нь юу вэ? Эсэгтэр хоёрыг тооцвол Баян зүрхийн товчоо 22-ын товчоо гэсэн хоёр зах дээр тийм баруун зүүн зах дээр байрлсан ба. Энд гэхдээ нөгөө Петросын колонк дээр байрладаг. Одоо нэг салбарууд чи ер нь зах руугаа тэлэх үү, альсгүй бол ямар плантаагаар 120 салбараа нэхэр төлөвлөж байгаа вэ танах? Ер нь бол нөгөө яг конвенс дэлгүүрийн хэрэглэгчтэй харахаар илүү нөгөө завгүй хүмүүс байдаг гэж яриад байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй эхлээд айгуу сайн хүрчээд тэгээ
тийм бодлоготой байгаа гэж хэлж болно. Тэгэхээр одоо илүү офис тийм офис тал руугаа илүү яагаад. Гэхдээ бид нар бол нөгөө орон сууцны бүс рүү бол ороод эхэлсэн. Тэгэхээр орон сууцны бүсийг ч гэсэн аль болох хамраад явъя гэж бодож байгаа. Одоо өөр газруудаас ингээд танах руу реквест ирдэг. Манай энд нэгээч, тэнд нэгээч гэд хүсэлтүүд айгүй их ирдэг бах тийм. Тийм айгүй их. Одоо хамгийн их ирж байгаа хүсэлттэй газар нь хаагур байгаа байна. Тийм ер нь хувь хүмүүсээс ч ирнэ, зарим нэг том нөгөө барилгатай компаниудаас ч ирнэ. Найз нөхдөс ч бас ирнэ. Тийм найз танилуудаас ч ирнэ. Тэгээ ер нь бол нөгөө аль болох нөгөө доороо бас сэвтэй болчих гэсэн бодолтой хүмүүс айгүй их байдаг. Тэгээ бид нар яг судлаад болох боломжтой бол нэгээд одоохондоо нэг хүнийхэн тоон хүрэхэргүй манай дэлгүүр жоохон ашиггүй ажиллахаар байл жоохон хүлээдэг гэх юм уу. Одоо барилгууд чинь би бас нэг сая офис айлаа л та. Ингэнгүүт нөгөө давуу талуудаа бас манай риэлторууд дурдж байгаа нэг байдал нь доор сэвтэй штэ гэдэг юм давуу талуудыг авих ярьдаг болсон байлээ дээ. Тэгэхээр сэв маань тухайн барилгатай ч гэсэн төрүүлээ давуу талыг бий болгочтой. Бүхэн орхоос өмнө нэг давхарт нэхлээд сэв орцсон байх юм бол бас тэр офислох магадлал маань ингээд тодорхой хэмжээнд бас өсөд явдаг болсон. Тийм үнцнийг бас бий болгоцсон байлээ тийм. Тийм, ер нь бол үйл хөдлөх хөрөнгийн үнцнүүдийг нэлээд сайн өсгөөд явж гин гэж харж байгаа. Тэгээд манайх орсон үйл хөдлөхүүд маань өнгө үзэмжийн хувьд гаднаасаа сэргээд хүн хөдөлгөөн татаад хажууд нь дахиад нэмэлтээр гой брэндүүд ороод ингээд хөгжөөд яваад байгаа харагдаж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө том офис эсвэл чочид буудлын доор бол уул нь бол дэлхийн стандартаараа яг конинс дэлгүүр нь байж ил одоо тухайн барилга дотроо хүмүүстэй маш одоо амар хялбар байдлыг үүсгдэг. Тэгэхээр тэр үнцнэл бид нар өгөхийн төлөө аль болох хичээж ажиллаж байгаа гэсэн. Одоо нээж болохгүй газрууд гэж байдаг уу? Нээж болохгүй гэл одоо хүн байхгүй болох газар гэж хэлэх байх та. Одоо ийм дэлгүүрийн хажууд нээж болохгүй гэдэг ч юм уу? Тийм зохицуултууд байдаг уу? Харьцангуй гайгүй тийм. Ер нь бол чөлөөтэй хараад бид нар л нөгөө нэг Төв аймгийн хугацаанд бас нэг салбар нээсэн. Тэр нь болохоор зам дагуух жижигхэн зогсоолтой. Тэгээд хүмүүс ингээ явж байгаа зогсоод ордог. Иргэн тойрны хүн байхгүй мөртлөөсөө зогсоол дээр орж байдаг тийм. 100 мөн бас нэлээ. Хичээлтэй авах тийм. Тийм тэр салбараас бид нар бас яах вэ гэж бодож исэн боловч бас гайгүй харьцангуй гайгүй байгаа. За иргэд хоёлаа түр нөгөө компанийн соёл руу оръё. CU гэдэг бол өөрөө асар том гэр бүл маш богино хугацаанд сая IPO хийлээ. Дээрэс нь нэг талаасаа ингээд компанийн соёлыг харах юм бол маш стартаплаг соёлтой корпорац дунд хэмжээний корпорац маягийн компани болоод өргөжөд явж байгаа. Та энийг маш жижигхэн салбартай байхад тийм бүр анх эхлэхэд нь одоо орж исэн ийм хүн байна. Тэгээ 5 жил ажилласан гэдэг чинь компани соёлд нь бас хүн татагдж тухайн компанид байгаад байдаг. Тэгэхээр та энэ CU компани ер нь соёлын тухай биднэрт хуваалцаач. Ямар соёлтой, яагаад та энд байгаад байгаа, юунд нь одоо ямар соёлт нь илүү татагдж энэ компани байдаг вэ? За би бол яг компанийн соёлыг харахтаа илүү бас нөгөө миний дээр байгаа удирдлагуудаа харж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр удирдлагуудын маань хувьд болохоор илүү юм соёлтой маш одоо хүмүүсээ хөгжүүлж чаддаг тийм удирдлагууд байгаа гэж боддог. Тэгээ тэрэнд нь бас илүү татагтаад илүү одоо нөгөө захираад ингээд бүх ингээд деталаар нь чиглэл өгөөд ахсаа илүү тухайн ажилтнаа ч юм уу дараа байгаа хүмүүстэй яг нөгөө нэг өөр нь асуудлыг шийдвэрлэх тэр арга барилаар явдаг. Тэгээ тэрэн дээр нь бид нар хамгийн гол нь аягүй сайн өсөж хөгжөөд янз бүрийн сорилтуудыг даваад өөрийгөө хөгжүүлээд явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ тэр тал нь аягүй гоё таалагддаг. Ерөнхийдөө бол маш залуу хамт олон байгаа. Бусад компани, корпорациудыг бодвол хэдий одоо 1700 хүнтэй том компани ч гэсэн дийлэх нь ер нь бол залуу хүмүүс. Тэгээд маш залуу болохоор маш эрч хүчтэй, хурдтай. Тэгээд шийдвэрүүдэд маш хурдан гаргадаг тийм компани. Өсөлтөө явж гисэн харсан ч гэсэн танах бол яг одоо CU гэдэг нэрээ аваад бол нэг 4 жил болох гэдэг ч юм уу тийм 3 жил гэж баг яриад байдаг үлээ. Тэгээд яг хүний нөөц өсөлтөд харах юм бол баг яг стартап шиг одоо өсөлтийг үзүүлээд ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр би бас яг шийдвэр хурдан гаддаг гэдэгтээ бол маш сайн санал нийлж байна. CU-д одоо дараагийн хүмүүс ингээд орно шүү дээ тийм. Одоо танаа хилтэс ч гэсэн дэ орох бах. Миний бодлоор бол танаа хилтэс бол аягүй түр ярьсан шиг маш сонирхолтой хилтэсийг санагдчихэв. Өөр хилцүүд ч гэсэн ингээд ороод явж байгаа. Орох гээд явж байгаа шинэ ажилч ч гэсэн бас бид хоёрын подкастыг сонсоо явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг CU-д орж байгаа хүнд та дөнгөж орж ирж байгаа хүнд та
ер нь юу зөвлөх вэ? Гой та ингээ гой зүйлүүдийг бас дурдж болно. Бас ингээд анхааруулах зүйлсүүд бас байж болно. Тэгэхээр CU-д орж байгаа залуучуудад зориулаад та нэг зөвлөмжүүдийг өгөөч. CU-д бол яг түрүүчилснээр нөгөө маш залуу эрч хүчтэй хамт олон байгаа. Тэрний хоёроор бас мэдлэгтэй боловсралтай хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ энэ болгон маань бид ингээ өөр хоорондоо хамтдаа суралцаад өрсөлдөөн байна. Янз бүрийн сорилтууд байна. Энийг хамтдаа даван туулаад гоё суралцаад явж байгаа гэж харж байгаа. За яг манай газрын хувьд болохоор яг л одоо стартап шиг шинэ бизнесийг эхлүүлээд явдаг гэсэн. Тэгэхээр жилдээ магадгүй 120 орчим шинэ бизнесийг ингээд эхлүүлээд явж байгаа юм шиг ийм хурдтай процессор явж байгаа. Тэгэхээр энэ алган дээрээсээ бид нар бүх юмыг сурч авна. Одоо тухайн дэлгүүрийг энэ байршилт нээснээр хэдэн хүн орж ирэх юм, тэр хүмүүс нь яг юу авах юм те. Тэгээд хэдэн төгрөгийн орлого олоод зардал нь ямар байгаад ашиг нь дороо яаж үлдэж байгаа юм. Тэгээд анхны оруулсан хөрөнгө оруулалтаа бид нар хэдийн хугацаанд нөхөж байгаа юм. Гэт энэ бүх тооцооллыг хийх чадвартай болж байгаа. Тэгээд дараа нь засрын баг орж байгаа. Засраа яаж гоё хийх үү? Яавал одоо үйлчлүүлэгчдэд хамгийн одоо ая тухтай байдлыг гэх юм уу? Гоё байдлыг үүсгэж одоо засраа хийх үү? Бүх зүйлийг нарийн тооцоолж байгаа. Тэрэн дээрээ тэгээд дараагийн нөгөө дэлгүүр бэлтгэлийн албан маань болохоор бараагаа яаж зөв сонгох юм? Хүмүүс юу хүсэж байгаа? Тэрэнд нь яаж тааруулах юм? Тэгээд тэрийг хэрхэн гэж одоо дотроо цаанаал нийлээ стратегигээр үрж байгаа гэсэн. Тэр өргөлтөө тий яаж хийх юм гэдэг бүх зүйлээ сураад хүний бас давхар сургаад ингээ нээж байгаа. Тэгэхээр энэ бүх процессууд маань яг л нөгөө шинэ бизнесийг эхэлж байгаа. Одоо нэг хүн магадгүй ресторан хий гэж бодж ивэл яг л адилхан процессор юм. Тэгэхээр тийм чадвартай болоод гарч ийн гэсэн. Ямар ч бизнес бакалавр магистрийн баг хамт олоход байгаа шүү дээ. Маш мөнгөрөх хугацаанд тий. 120 дэлгүүр энэ жил нээн гэдэг бол бас маш олон тоо надад санагдчих. Тэгээд шинэ чаленжуудтай өдөр болохын тулд гэрэн. Тэгэхээр тэр маш сонирхолтой өгөөд олон юм сурах байх гэж бодож байна энэ дээр. Тэгээд танаа хэрвээ одоо тантай уулзах ч юм уу танаа хилцгийг сонирхож байна ч юм уу те танаа багт яаж нэгдэх вэ гэдэг залуучууд бас хайжиж магадгүй байх л та яг ийм чиглэлээр мэрэгсэн яг иймэрхүү зүйл сонирхдаг залуучуудыг би ч гэсэн аягүй сайн мэднэ. Одоо риэлтор чиглэлээр барилгуудыг аягүй сайн мэддэг, түрээсүүдийг аягүй сайн мэддэг, локейшнуудыг аягүй сайн мэддэг хүмүүс ч гэсэн миний иргэн тойрон зөндөө байгаад байдаг. Тэгэхээр тийм хүмүүс хэрвээ тантай одоо танаа багтаа нэгдэх юм бол ямархуу процессор яаж явах шаардлагатай вэ? Тэгм бол яг уу бид нар болгоосаа ажлын байр зарлцсан байгаа. Тэгэхээр тэр ажлын байруудад HR руу хандаад тэгээд ерөөхдөө CV-гээ өгөөд яг процессороо яваад тийм. Тэгээд шалгах юм бол тийм надтай ярилцлаганд ороод CV өөрөө ямар хандлагатай залуучуудыг ихэнхдээ бас хайдаг вэ? Бид нар бас ерөөхдөө нээлттэй сэтгэдэг. Өөрөө ингээд аль асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг тий. Төвчээртэй, тууштай, өөрийгөө маш сайн хөгжүүлэхийг хүсдэг тий. Тиймэрхүү хамт олонтой байхыг хичээж ажилдаг. Тэгээд бас манай залуучууд маань ерөөхдөө тийм хандлагатай байгаа. Би бас нөгөө манай байгууллага хичээл ордог байхгүй юу? Их сургуулиудад хичээл ороод тэгээд илүү бизнес заадаг, стартап бизнес, шинэ бизнес эрхлэхийг заадаг. Тэгээд CEO-ийн жишээ бол айгүй классик жишээнүүд болоод явдаг. Тэгээд та түрүүн бас хүн авдаг. Бид нар ажилласаа доороос хүн аваад ингээд хэлтс рүүгээ шилжүүлээд илүү бизнес рүүгээ татаж оруулдаг ингээд тэгж байна. Тэгэхээр тэн дээр би оюутнуудтай би сүүлийнхаа лекцэн дээр нэг юм ярьчихсан. Одоо ирээдүйн корпорациудад ямар хүн хэрэгтэй байгаа вэ гэхээр хэрэглэгчээ илүү мэдэрдэг. Хэрэглэгчийн замналыг те хэрэглэгч ямар шийдвэр гаргадаг, хэрэглэгч яагаад тэр ундааг худалдаж авч байгаа юм, хэрэглэгч яагаад тэр сэндвичийг худалдаж авч байгаа, бас эсвэл хэрэглэгч яагаад тэрийг авахгүй байгаа юм бол гэдэг юм шийдвэрүүд байдаг те. Тэрийг бол яг офис ажилчид бол мэдэхгүй шүү дээ. Яг л дэлгүүр дээр байхгүй болохоор тэр хүн мэдэхгүй байхгүй. Яг тэр мэдрэмжийг ингээд мэддэг хүн бол ирээдүйд айгүй үнцэнтэй зүйл. Яагаад гэвэл бизнесүүд өдөр болгон хэрэглэгчийн замналыг судлаад мөшгөөд явж байгаа тийм. Яаж шийдвэр гаргаад байна, хэрэглэгч яагаад энийг захиалаад байна гэд хэрвээ тэрийг ингээд олоод хэрэглэгчийнхаа бид нар судсыг натах гэж ярьдаг. Тэр пэйнийг одоо өвчнгийн намдаж чадах юм бол эргээд бид нар үнцэнтэй зүйл хэрэглэгчтэй бүтээгээд үнцэнтэй зүйлийг бүтээснээрээ хэрэглэгчд маань бидний хэрэглэгчд болоод ингээд мөнгөлөөд ингээд явдаг бизнесийн зүйл явагдаж байгаа тийм. Тэгэхээр яг энэ дээр хамгийн их мэдэрдэг нь таны түрүүний хэлсэн одоо нөгөө дэлгүүр дээр байсан хүмүүстэй хүргэлтийн хүмүүс гэдэг ч юм уу тийм залуучууд байгаад байна. Яг тэн дээр таны одоо яг классик жишээнүүд юу байна? Бодит тийм жишээнүүдийг та тэн дээр дурдаач. Тийм энэ дээр бас яг надтай адилхан 5 жил манай компанид ажилласан. Бүр ингээ багаас нь ахуулаад
ажиллаад одоо яг манай газар тариалагдаад дэлгүүр бэлтгэлийн ажилтаа хийгээ явж байгаа. Одоо өсгөө гэдэг ажилтан байгаа. За тэр мэн болохоор бид хоёр болохоор яг анх нөгөө ажилд орчоод хамт ажиллаж исэн мөлий. Саяхан яриад бас ингээ эргүүлээ сансан чинь яг нэг одоо Central Tower салбар дээр өсгөө мэн цагийн ажилтнаар ингээд бараа өрөөд зогсож исэн. Би болохоор бас дөнгөж ажилд орчоод яаж бараагаа өрхөө яах вэ хөө ингээд бүх зүйл дээр нь ажиллаж исэн. Тэгээд тэр ажилтан маань анх болол бүр оюутан багтаа баг ингээ 10 жилээ дөнгөж төгсөөд юм шиг байна. Тэгээд манай цагийн ажилтнаар ороод тэгээд цагийн ажилтны одоо боломжууд бол маш өндөр байдаг. Манай дээр одоо бараа өргөх гэд ерөөдөө хийхэд хялбар мөртлөөсөө бас сонирхолтой ажил яг яагаад энэ дөрөөд байгаа юм гэдгийг ойлгох боломжтой. Тэгээ бараа өргөх ажилд орж байгаа. Бусад одоо касс босон дээр зогсох ажлууд орж байгаа. За тэгээд тэнцээ ажиллаж агаад ерөөдөө дэлгүүрлүүгээ бас шилжээд тэр ажилтан маань дэлгүүрийн туслах менежер болоод үндсэн менежер болоод тэгээд офис руу дэлгүүр бэлтгэлийн ажилтан гэдэг албан тушаал дээр ирчихсэн явж байгаа. Тэгэхээр боломж бол маш их байгаа. Тэгээд энэ бүх багаас нь ахуулаад тулж байгаа зам нь болохоор тэр хүндээ маш том одоо туршлага олж өгч байгаа. Эргээд ирээдүйд бол өшөө энэс илүү өссөн дэвших боломжтой болгож өгч байна гэж бодож байгаа. Маш сонь гайхалтай яриануудыг өмнөдлөө жинхэнэ нөгөө анханаас нь ажилласан хүмүүс болохоор хүн болохоор таас нэлээд гоё юмнуудыг бас ярьж өгч байна. Миний мэдхгүй зүйл ч гэсэн бас энэ дээр маш олон байлаа. Сүүлийн асуулт маань ер нь та яг CU-г цаашдаа юу гэж харж байгаа? Та CU-д одоо ирээдүйд өнөөдөр жилийн дотор 120 салбарыг нээн гэж байна. Ер нь цаашдаа та өөрийнхөө карьер болон CU-гийн одоо замналыг ирээдүйн 5 жил магадгүй те ирээдүйг нь ямараар харж төсөөлдөг вэ? CU-гийн хувьд бол бид нар аль болох нөгөө зах зээл дээрээ бүрэн одоо байршаад тэгээд доктортой болоод ирэхээр маш сайн одоо өгөөж өгнө гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол жижиглэн худалдааны бизнес болол нөгөө маш жижиг маржин дээр одоо ашиг олж ажилдаг. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа маань бага зэрэг одоо урт байдаг гэж хэлж болно. Нэг жилээс дээш ч юм уу тий. Тэгэхээр энэ дээр бид нар хамгийн гол нь нөгөө үр дүнгээ харахын тулд маш төвчээртэйгээр бас үр дүнгээ хүлээх хэрэгтэй болдог. Тэгэхээр үр дүнгээ хүлээсэн хойно бол нөгөө олон жилийн дараа энэ бизнес маань бол маш өндөр өгөөжтэй байх нь тодорхой бизнес гэж боддог. Яг компанийн хувьд бол мэдээж нөгөө тодорхой хэмжээнд хүрээд бас дэлгүүрийн тоо маань зогсох байх л та. Тэр цагт бол ахаад өөр гоё төслүүдийг хэрэгжүүлээд явах гэж бодож байгаа. Тийм учраас бас компанида цаашдаа ажиллаад хамтран зүтгээд явнаа л гэж боддог. За баярлалаа. Тэгээд бүх салбаруудыг бүх мөшөө олон салбаруудыг нээгээрээ тэгээ Монгол улс маань бас яг юм convenience store буюу те энэ дэлгүүрүүдээр нэгтгэх тусам бидний амьдралд бас ахиж дэвшилэг зөндөө гарч байгаа. Одоо наацх одоо нойлоос ахуулаад те яг үнэхээр CU бол Монголын бүх нойлыг шийдэж шнэ магадгүй те. Тэгээд энэ соёл зургах чинь тийм хүмүүсийг бодлоо авалтын соёл тэгээ бараа бүтээгдэхүүн үйлчлэгийн цоошноор гарч ирж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгнүүд маань ширхэглэн ч юм уу олон тоогоор гардаг бүтээгдэхүүнүүд маань бүгд CU дээр байршиж эхэлж байна те. Та нар бас ингээ шалгуураар мэдээж гаргаж байгаа. Та нар маш олон барааны хүсэлтүүд магадгүй ирдэг байх гэж бодож байна. Тэгэхээр хүмүүст эргээд чанартай бүтээгдэхүүн болон чанартай үйлчлэгээ хүргээд хэрэглэгчэд сургаад за бараа бүтээгдэхүүн үйлчлэгээч дараагийн түвшинд нь аваачаад бизнесээ өргөжүүлээд ингээд явж байгаа. За түрүүний ярьсан хамгийн бас гоё жишээ юу байсан бэ гэхээр нөгөө барилгын үнцнийг CU өсгөж гин гэдэг маань өөрөө зах зээл дээр ямар бодит одоо үнцийг өсгөж байгааг бас харуулж байгаа гэж бодож байна л да. Тэгэхээр энэ ажлуудаа улам сайн хийгээрэй, улам их хийгээрэй. Тэгээд нэвтрүүлгийнхаа сүүлийн жижигхэн хэсгийг бас танд үлдээе. Тэгээд бүгдээрээ нэвтрүүлгээ дуусгах юм. За, урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ бас манай хүний нөөцийн албан маань хамтран зохион байгуулж байгаа. Тэгээ ер нь бол бас компанийнхаа ажилчдад мэдүүлмээр байдаг, хэлмээр байдаг, бас үйлчлүүлэгчтэй мэдүүлмээр байдаг бүх зүйлээ аль болох ярихыг хичээлээ. Тэгээд компанида болон багийнхандаа цаашдахны ажилд бас амжилт хүсье. За танд амжилт хүсье. Багт амжилт хүсье. Бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.